Түүхийн улсын 27 дугаар олимпиадын шилдэгүүд тодорлоо. Өсвөрийн түүхчдийг Монголын хамгийн олон уншигчтай Динза Цондоологийн хамт найзууд бүх цаг үеийн бестселлер комик ном урамшуулж ивент тэтгэлээ. Түүхийн улсын 27 дугаар олимпиадад 9-өөс 12 дугаар ангийн 130 гаруй сурагч өрсөлдлөө. Сурагчдыг тэгш хамруулах зарчмыг баримтлан 2 дугаар даваанаас шалгарсан харааны бэрхшээлтэй 12 дугаар ангийн сурагч, мөн хүүхдийн хорих ангийн тусгай сургуулийн 12 дугаар ангийн сурагчийг тусгай нөхцөл оролцуулснараа онцлог байлаа. Динза Цондоологийн комик номыг уншаад бол миний түүхийг судлах бол анх суурь тавигдсан гэж болно. Тэгээд түүхийг судлахад бол ингээд хүжилтэй байдлаар анханаас нь ингээд суурийг тавьчвал багаас нь ингээд түүх ийм гоё юмаа гэдгийг ингээд харуулсан болохоор тухайн хүүхэд шимтэн уншдаг ах ч. Динза Цондоологийн найзууд төрийн бас байгууллагаас оюутан залуус зориулан ихтэй сургуулийн тэтгэлэг олгодгоо. Тухайлбал Алтан од 4 настайгаас тус комик номын зургийг сонирхож эхлэн одоо бүх цувралыг нь уншжээ. Тэрээр мэдлэг бэлгэлийн хөтөлбөрт оролцож улиралд 1-3 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг авсан байна. Хүүхдүүд багасаа түүхийнхаа ач холбогдлыг ойлгоод яг энэ Монголын түүх гэж юу юм, дэлхийн түүхтэй зэрхэн цааш холбогдох юм гэдэг энэ өргөн мэдлэгийг эзэмшснээрээ цаашлаад дэлхийн глобалчлалт төвшөө энэ цаг үед өргөн мэдлэг цар хүрээтэй болно гэдэг маань өөрөө нийтлэлийн ач холбогдолтой юм а гэж ойлгож байна. Номын агуулгаар ингээ хичээлийг илүү сонирхолтойгоор хүүхдүүдэд олгох, номын сангаар дамжуулж хүүхдийн унших чадвар болон унших чадвар дээр суурилсан бусад суралцах тийм итвэхийг дэвшлүүлэх олон хөтөлбөрүүдийг хийж үзээд тэр маань айгүй амжилттай байгаа орчин үеийн хүүхдүүд дээр. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд 10 хэдэн жил бид нар номын талд нь ч юм уу entertainment талд нь энэ төслүүдийг илүү хөгжүүлж ирсэн бол одоо бол яг боловсралт дэмжих туслах юм арга зүй болоход туслах гэдэг. Олимпиадад оролцсон гэдэг нь багш нарын сурагчдын хувьд амжилт учраас Динза Цондоологийн хамт найзууд олимпиадыг ивент тэтгэх ажлаа жил бүр уламжлал олон үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байсан юм а.